Мод өндөр сувагтавтай морил бий бол хөтлөгч Инхбат Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэгүүрдэг. Өнөөдрийн дугаарыг маань стандартыг эрхэмлэн стандарт кейтеринг компани болон аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн мод өндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хос толгойн мод өндөр радиогоор хүрч байна. За өдрийн танаашаа. За өдрийн мэнд хүргэе. За одоо өндөр сүүгийн маань Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлэг маань одоо хэд хэдэн дугааруудыг сүүлийн хэдэн дугааруудыг онцлоод Монгол бүхийн маань одоо улсын баяр наадмын маань үндэсний бүхийн төрөл дээр үзүүр төрөв хүртсэн аймагуудыг одоо тус нь ярьж хүргэж байгаа. За энэ дугаараас эхлүүлээд нэлээд ширүүн одоо юмудыг ярьсан ширүүн одоо өсөлдөөнтэй дугаараад болж гарч ирэх гээд байна. Яагаад тэгэхээр энэ дугаараас ахуулаад юм жоохон хоошоогоо явах тусмаа чангарна гэд ойлгочвол зүгээр баг. Тэгэхээр өмнөх дугааруудаар бид өхөн одоо нэг дугаар дээр шин 7 аймаг дараагийнх дээр 4 5 аймаг гэжсэн бол энэ дугаараас ахуулаад шууд 2 аймаг л ярьж эхэлж байгаа. За эхний аймаг нь үндэсний баяр наадмынхаа үндэсний бүхийн төрлийн 9 төрөв хүртсэн аймагуд. За сүүлд чи хоёулаа чи 2 төрөвгээд дулсан ш. Тэгэхэд л одоо 9 төрөвгээд шууд ийм алс хол зайтай тасарч байгаа байхгүй дараагийн аймагуд. Энэ бол Булган аймаг, мөн нөгөөх нь Өвөрхангай аймаг юм байна. За эхлээд Булган аймгийн талаар ярив. 9 төрөв 5 үзүүр гэдгээр эхэлж яригдчихэж байгаа шүү. За Булган аймаг анхдагчдын үлгэр нутаг гэж ярьцгаадаг тийм ээ. Булган аймгийн бөхчүүд маань бол ардын хувьсгалын 10 жилийн ойгоор анхныхаа төрөг авч байсан бол түүнээс хойш 8 төрөв 5 үзүүр нэмж авсан гэсэн үг. Тэгэхээр ардын хувьсгалын 10 жил гэдэг чинь 1931 оноос ахуулаад гэсэн үг. Булган аймгаас анхны төрөг 1931 онд улсын арслан Бөхөчөр төрөв дуртаадсан шүү дээ. Хурандаа Бөхөчөр гэдэг тийм Бөхөчөр хурандаач гэдэг. Тэгэхээр Бөхөчөр хүртчихсэн. За Бөхөчөр арслангийн намтар гэх юм бол бас нэлээд их гонигтай. Хэсэгэн дурдах юм бол Булган аймгаас одоо анхны төрөг авсан. Булган аймгийн Бугад суманд 1899 онд хужиртын гол хэмээх газар одоо ядуу малчин Монголын баг хүү болон мэндэлсэн гэдэг. Түүнийг 5 настай байхад нь Монгол, Хятад, Манж хэл хүчиг мэддэг төрийн төшмөл Галдаа гэдэг цолтой баян жинэлэг Дарамжав гэх хүн гал голомтоо залгуулахаар үрчилж авсан байдаг. Тэднийх 4 охинтой боловч хүүгүй байсан хэрэг. Багаас нь Монгол хүчиг тоо зааж сургасан. За 90-ийн цэнд хүрч 1921 онд Дайчин вангийн хүрээнд Хорлоогийн Чавалсангийн баруун замын партизан зэрэгт сайн дураараа элсэн орж байлдаж яваад ардын хувьсгалын партизан болсон байдаг. За Бөхөчөр 1923-аас 1925 онд намын төв сургууль, цэргийн ерөнхий сургууль сурлан төгсөөд 1923-аас 1927 онд Ховд аймгийн 2 дугаар сумангийн суртлын сургагч, 1927-аас 1928 онд дотоодыг хамгаалах газрын тусгай сумангийн комиссараар ажиллаж байгаад 1928 онд Зөвлбат улсын Твери морин цэргийн сургуульд суралцж төгссөн. 1929 оноос 1-р дивизийн комиссараар 5 сар ажиллаад 1930 оноос цэргийн ерөнхий сургуулийн туслах комиссар, 1931 онд цэргийн улс төрийн газар анх байгуулагдаад хэлтсийн дарга, 32-оос 34 онд улс төрийн орлогч дарга, цэргийн намын төв комиссийн дарга, 1934-өөс 1935 онд Доромдын 2 дугаар корпусын комиссар, цэргийн ерөнхий сургуулийн захирал, за 1935-аас 1937 онд бүх цэргийн бэлтгэлийн газрын даргаар тус ажилласан. Тэгэхээр ч насаараа одоо цэрэг зүтгэж байгаа юм хүн байгааз. Дээрээс нь ардын хувьсгалын 10 жилийн баяр наадамд 32 настайдаа л барилдах боломж олдож. Тэгээ 32 настайдаа улсын наадамд анх удаа барилдаал үзүүр төрөнд гараад уртгарт лаван хэмээх маамын лавг аслан хайж төрүүлж улсын арслан цол хүртсэн. Багтам сайхан төвхөн хийцэн. Тэрээр ерөөсөө баг багаас ахуулаад ингээд эрдэм ном за тэгээд цэргээр маш олон жил явж явжгаад 32 настайдаа анх удаага улсын наадамд орж ирэл тэгээ шууд төрүүлчихэж байгаа. Ийм гайхалтай амжилтын эзэн юм байна. Харин тэрээр харамсалтай дахин наадам зодоглоогүй. Нэг л удаа наадамдаа зодголсон, төрүүлсэн. Тэр үед цэргийн дарга хүн наадмын дэвжэн дээр гараад бөхчүүддээ зэрэгцэж барилдах ёсонд нийцэхгүй гэдэг ойлголт байсан гэж байгаа. Яагаад гэх юм бол улсынхан цэргийн тийм том дарга нь очиод хин нэгэн одоо залууд очиод унаад яаж болохгүй л гэж үзсэн юм шиг байна нэг талаас. 32 настайдаа улсын наадамд барилдаа төрүүлнэ гэдэг бол хэн бүхний санаанд багтахгүй тийм бас амар зүйл биш шүү дээ. Энэ нь ясны сайн бүх байсан гэдгийг илэрхийлдэг. За 1931 оны одоо наадамд 10 жилийн тэгшоогоос гадна анх удаа одоо энэхүү наадмыг радио дамжуулагчийг ашиглан наадмын үйл одоо ажиллагааг ард түмэнд шууд сонсгож түүхэнд болохоор урд үзээгүй улсын наадам хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Монголд өрнсөн их хэлмэгдүүлэлтэнд өртөж 1937 онд цаазаар ахуулах ял шийтгэдэж нас болсон ба түүнийг 1963 онд цагаатгсан байдаг.
За би бас нөгөө түүхийн нэвтрүүлгүүд хийдэг учраас энэ удаад нөгөө Булган аймгийнхаа наадмыг ярихдаа энэ онцгой хүн бас ийм учиртай хүн байсан шүү гэдгийг товчхон хэрнээсээ бас нэг харамсалтай түүхийг нь бас холбочлоо шүү уучлаарай. За Бэхожир Арслангийн дараа Булганы 9 төрүүнийх нь те. За нэгийг нь одоо Бэхожир Арслан авчиж штэ. 7 төрүүг нь Алдарт авраг, Төвдөн дорж авраг. Одоо залгамжлан гарч ирсэн юм аа. Монголдо төдөөгүй тэрээр дэлхийд одоо өөрийнхөө бэр чадлаа гайхуулсан домогт авраг байсан. Олон сайхан аврагууд түүний энэ заавар зөвлөгөөг сонсож бас бүхийн гараагаа эхэлсэн бүх болсон гэж хэлж болно. 1939 оны наадамд цэргийн залуухан бүх ирээд завхны маамын Лавга Арслан хаяж төрүүлэхэд Маршал Хорлоогийн чиг болсон. Залуухан цэрэг төрүүллээ. Бид дайнд ялах юм байна хэмээн бэлгшэн бугуун цагаа тайлж бэлгэлсэн байдаг. Тэр үед манай төр засгийн тэргүүнүүд төрүүлсэн бүхэд цагаа тайлж дуусгадаг мод дэлгэрээд байсан. Гэхдээ бас хэн болгонд бас тайлж өгөөд гэнэ гэсэн үг биш гэж хэлэх ёстой. Ингээд 1939 оны наадамд анх төрүүлснээс хойш Монгол наадмын торгон дэвжээг бүтэн эзэгэнсэн билээ тэрээр. 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онуудад дахин төрүүлж нийт 7 төрүү хүртэн анхны дархан авраг цолтон болж түүхэнд мөхрөн үлдсэн хүн бол Төвдөн дорж авраг. За тэгэхээр Төвдөн дорж авраг бол бүхийн замналтаа 2хан удаад үзүүрлсэн. За 1944 оны наадмын үзүүр түрүүнд Даян авраг Чимэд очирт унаж үзүүрлсэн байдаг бол 1951 оны Ардын Өвсгөлийн 30 жилийн баяр наадамд 10-ын даваанд Цэвэн Аравдан аврагад унаж үзүүрлсэн байдаг. За 1951 оны наадмын талаар бас нэг сонирхолтой мэдээллийг хүргээдэг. 1951 онд одоо улс даяар Ардын Өвсгөлийн 30 жилийн баяраа нэжгэр тэмдэглэхээр болдог тийм ээ. Ингээд Алдарт Их Монгол хэмээх шарав зам аврагыг хүртэл маршал тусгаалan урин авчирч хүндэтгэл үзүүлсэн байдаг. За тэр жилийн наадмаар бас шарав зам аврагч гарч дэвдэг үлээ зүүнний магнаас гарч идэг үлээ бүр тэгэж том хүндэтгэл үзүүлж байгаа штэ энэ домогт авраг маань мөн дээрэс нь гадна дотны олон зочид төлөөлөгчд өргөдөн ирсэн одоо энэ наадмыг үзэх гэж ялангуяа ах トゥ социалист орнуудаас төлөөлөгч нар маш их ирсэн байдаг за өөрөө авчирцлаа тэгсэн чинь нөгөө төлөөлөгч дундаас нь Чех буюу те Чехословакийн одоо төлөөлөгчд нь асууж байгаа юу гэж асуусан гэхээр танаа улсын нөгөө алдартай барьтай бүх байгаа үстэй. Тэр бүхийг л харах гэж одоо ирлээ штэ гэсэн юм ярьсан те. Тэгсэн чи тэр үед Төвдөн дорж авраг маань мөрийтэй тоглоом тоглосон хэрэгээр аавынд байж ийсэн. Ингээд манайхан сандралдаад наадам бүр ингээд төгцсөн байхад те. Наадмын өмнөхөн гэдэг чинь 7 сарын одоо баг 9-нд нь лөө 10-нд ч лөө одоо яаралтайгаар Төвдөн дорж аврагыг сулалдаг штэ. Суллаад нөгөө Чехословак улсын төлөөлөгчд одоо тэ ирнэ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ яаж байгаа юм гэхэлээ нөгөө 7 сарын наадам болоо 7 сарын 10-ны өглөө гэдэг ч үлээ Төвдөн дорж авч гэртээ орж ирдэг шүү дээ. Тэгээ нилээн ядуухан орж ирээд эхнэрээ нэг нилээн өтгөн хар цай чануулж уугаал. Тэгээл нэг жоохон мах идсэн болоод тэгээл наадамд гардаг байхгүй. За тэгээд 1947 онд нөгөө юу болоод энэ Чехийн төлөөлөгч асуугаад байгаа гэдгийг бас сонсоогүй хүмүүс дэлгэрүүлээд хэлэхэд тийм ээ. 1947 онд манай Чимэд очир авраг болон Төвдөн дорж авраг нар эзгүй хоогоор одоо Шарвын Батцуур авраг төрүүлж байгаа. Тэр яагаад эзгүй байгаа юм гэхээр дэлхийн залуучууд оюутны анх дугаар их наадам зохион байгуулагдаж байгаа. За энэ болохоор одоо Чехийн Праг хотод болсон наадам. За энэ наадам тухайн үеийн Монголын сор болсон олон залуучууд оролцсон. Бичлэг нь хүртэл байдаг. Мөр дөрж байгаа хүртэл алхаж байгаа бичлэг байдаг үлээ дээ. Тэдний дунд Төвдөн дорж болон Чимэд очир аврагууд үндэсний бөхөө цуцлан таниулах үүргийг хүлээсэн байсан. Тэгээд үндэсний бөхөө сурчилсан үзүүлбэрийг нь гадных нь ихэд сонирхож бүр нэг удаа тоглох байсан юм 6-аас 7 удаа дахиулсан ч гэж яриа байдаг. Олон газар бэр хүчээ гайхуулж ингэж л Чех улсын төлөөлөгч нар мэддэг болсон байгаа. Шоронгоос гарч ирээд шууд л барилдаад 1024 бөхөөс тэрээр үзүүрлэн гэдэг бол үнэхээр агуу гэдгийг нэлэхийлэхээс одоо хэлэх үг олдохгүй. Тэгэхээр 1951 он бол одоо энэ Ардын Өвсгөлийн 30 жилийн баяр наадам бол үнэхээр Төвдөн дорж аврагын хувьд бол ийм онцлогтой наадам болж өнгөрсөн байдаг. За тэгэхээр дархан авраг Төвдөн дорж 1939 оны наадамд анхны төрүүг авч ирсэн бол түүнээс хойш 15 жилийн дараа буюу 1954 онд бас наадамд улсын хурцарслан Бадам Сэрээжтэйгээ даваад бас төрүүлж ирсэн. Тэгэхээр чинь 10 гаруй жилийн зайтай 14-5 жилийн тийм одоо рейнж гэж дээр ярьдаг шүү дээ тий. Энэ хугацаанд ихэд бас төрүүлжил байгаа. Тэгээ энэ хугацаанд тэгээд 7 төрүү гэж шүү дээ. Харьшгүй хүчтэй. Тий. Энэ наадмаас одоо тэр саяны тэр 54 оны наадмаас нь хойш 7 жилийн дараа 1961 онд Ардын Өвсгөлийн түүхт 40 жилийн баяр наадамд Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол бүхийн 32 шинжийг төгс цогцлогсон хэмээгдэг одоо улсын авраг Цэрэн начин цолтой барилдаад төрүүлж заан аслан цолтнуудыг алгасаад шууд улсын авраг цолыг хүртдэг.
Тэгэхээр түүхт тэг шоо дээр сайн барилдгаар алдартай Цэрэн авраг маань 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн наадамд бас 8 даван үзүүлж Монгол улсын Даян авраг цолыг бас хүртсэн байдаг. Тэгэхээр одоо Бэхочир Арслангийн араас те Төвдөн дож авраг гарч иж өөрийнхөө бүтэн одоо эзэлсэн одоо тэр онцагуудаа тавиад түүний араас Цэрэн гэдэг авраг маань гарч иж бас хоёр том статистикийг нэмж өгснөөр Булган аймаг маань бас ийм өндөр одоо амжилттай явж байгаа юм байна. Хоёулаа хамтран ажиллагч яриад өргөжлүүлээ. Гэхдээ Булган аймгийн талаар ярих ярианаа дуусаагүй байгаа шүү. За өнөөдрийн дугаарыг стандарт кейтеринг компани оруулж ирдэг Good Day Soju event итгэж байна. За Good Day Soju нь Солонгосын алдарт 96 жилийн түүхтэй мухак үйлдвэрийн хамгийн олон төрөлтэй зөөлөн амттай дээд зэрэглэлийн сojу байгаа. За мухак үйлдвэр нь дэлхийд архины алкоголын хэмжээг химиг бууруулсан гэдгээрээ бас алдартай юм байна. Good Day чинь 16% хүртэл буурсан гэдэг үлээ дээ. Тэгэхээр ер нь их хүртэхэд ч гэсэн уухад их зөөлхөн тийм одоо аюу арх байх нь байна тийм ээ. Сojу бол Солонгосын алдарч байгаа Солонгосын үндэсний ундаа шүү дээ. Солонгост ихний 3 дахь орд гэсэн. Тийм үү. Тэр Бусан бүс нутагтай бүр хамгийн алдартай нэг. Тэгээд Бусандаа байдаг ингэлээ жири гэдэг уулнаас 320 м-ийн гүнээс гаргаж авсан цэвэр усаар хийдэг гэлүү дээ энэ чинь. Бас тийм. Энэ яг л тэр нөгөө нэг байгалийн тэр гоё онцлог дахин давтагдчихгүй зөвхөн тэнд байх онцгой зүйлээ шингээсэн байх гэдэг. Яг л хэлж байна тий. Тэгээ бид нар одоо өөр ямар ч 300 400 м-ийн гүний усаа гаргаж ирээд яг тентхийн байгалийн амт шиг амт байж чадахгүй юм байна л да. Тэгэхээр онцгой байна. Тий. Хүчил төрөгчөөр баялаг гэсэн шүү тэр бас. За бүх сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүд за ресторан одоо юу гэдгийг газруудаар худалдаалж байгаа. Энэ хамгийн олон төрөлтэй гэсэн нэрэл олон төрөлтэй юм л. Шивотой гоё гэхгүй. За баярлалаа те. Стандарт кейтеринг компанийнхаа орж ирж байгаа. Good Day Soju хамт олон да баярлалаа. За тэгэхээр Бэхочир Арслан тэрээр бүр нэгэн удаа улсын наадамд орсон тэгээд төрүүлсэн. Ийм гайхалтай дүүхтэй. За Төвдөн дож аврагт бол юу ярих вэ те? Үндэсний бүх юм маань анхны дарах аврах шүү дээ. Өөрийн бүр эзэнт гүний тогтоосон Төвдөн дож авраг. Түүний араас Монгол бүхийн 33 шинжийг бүрдүүлсэн, 32 шинжийг бүрдүүлсэн Цэрэн авраг гэж. Ийм 3 авраг бол одоо яхаар 3 бүхэл те яхааргүй манай Булган аймгийн наадмын үзүү төрөөгөн гэж өнгөлж битсэн хүмүүс байна. Үүнээс гадна шүү дээ те. Наадамд үзүүрлсэн бас 2 өөр бүх байгаа юм. Тэр нь болохоор эхнийх нь 1995 оны наадамд үзүүрлсэн одоо улсын зан Бадам. За эхнийх нь энэ хүн. За энэ хүнийхэн талаар ярьчих. 1995 оны наадамд Монгол одоо үзүүлээд Монгол улсын заан цолыг хүртсэн. Энэ их онцлогтой наадам юм байна. За 1955 оны Ардын хувьсгалын 34 жилийн баяр наадам гэж бодох юм бол заяа. Ардын хувьсгалын 34 жилийн баяр наадмын хүчит бүхийн барилдааныг Монголын эртний уламжлалт ёс горимыг ностоогоор гажуудулж Ахмад цолтой бөхчүүд одоо эрэм дараагаараа ам авдаг тийм барилдаг байсан ёсыг бүдүүлгээр зөрчин суглаагаар барилдуулах болсон. За энэ би сая 95 гэж андуурчлаа. Энэ 55 юм байна да. Үүнийг нам төрийн одоо тухайн үеийн удирдлагууд ард түмний бодол санаа одоо санал хэмээн тулгаад ам авч барилддаг нь ерөнхийдөө феодализмын бурангуй үзлийн нэг хэлбэр яваад байна. Социалист зарчимд хашилж байгаа учраас уг ёсыг өөрчлөх нь нийгмийн шаардлагад зохицно гэх мэтээр хэлжсэн байгаа. Тэгэхээр Ардын хувьсгалын тэгшон баяруудад 1024 бүх барилдуулж бусад үед 512 бүх барилддаг тийм. Тэгсэн чинь энэ жилийн наадмаар бүр 256 бүх барилдахаар болоод одоо тоог нь хязгаарласан байх нь шүү дээ. Тэгээд 256 бүх барилдуулснаа суглаагаар барилдуулах шийдвэрийг дээрээс нь өгсөн байна. Наадмын 1-2-ын даваанд бүгчүүдийг оноолтоор барилдуулсан байна. Их авраг Төвдөнд орж бол би урд хожид ийм ёс жаягаа алдсан наадам үзээгүй гэж их ууралж исэн гэдэг. Тэгэхээр энэ бол одоо түүхэнд хамгийн цөөн бүх барилдсан наадам гэж тэмдэглэгдэн үлдсэн байна. Яагааргүй 256 бүх гэдэг бол тийм. Бид нар чинь сая 10,000 бүх барилдсан шүү дээ манай. Одоо нөгөө генист бүртгүүлдэг жил чинь тийм 10,000 тий. 10,000 баха. За тэрийг бас дахиад давхар хараарай. Би бол 10,000-ыг шууд толгойд үлдснээрээ л авч байна. 4,000 хавцаа санагдаад ах юм. 6,000 бүх үлөө? 6,002 бүх гэдэг үлээ дээ. За найруулагчтай чинь. За тэрийг нь бас үзүүлчээрэй. За энэ наадамд Төв аймгийн харьяат улсын аслан оргодол төрүүлээд Булган аймгийн харьяат улсын зан Бадам үзүүлсэн байдаг. Харин сүүлийн үзүүлсэн наадам нь болохоор 2007 он буюу Булган аймгийнхны нөгөө сүүлийн үзүүлсэн байгаа наадам нь 2007 онд Булган аймгийн 3 булаг сумын харьяат улсын гарт Дорж самбуу үзүүлсэн наадмаа. 2007 онд онцгой сайн байсан гард маань үзүүр төрөний барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ Эдэр сумын харьяат улсын арслан Мөнхбаатарт ундаж үзүүлсэн байдаг. За Арслангийн тэр том цээжин дор орчоогүй бол бас аргалах боломж байсан гэж манай бүгчүүд хэлдэг. Толгойг нь уурлаад дарсаар байгаа давдаг юм байлээ. Яг харахгүй Мөнхбаатар арслан бол тэр том цээжин дор тэр Мөнхбаатар арслангийн тэр том цээжин дор бол удаан тэснэ гэхэд бас хүнд байхгүй юу. За ийм хүнд барилдааныг хийж ямар ч гэсэн үзүүрлсэн.
Тэгэхээр Булган аймгийн 5 дахь үзүүр нь бол энэ юм байгаа юм. За харамсалтай нь 1961 оны Цэрэн аваргын төрүүлснээс хойш Булганы бөхчүүд төрүүлээгүй одоо 65 дахь жилдээ одоо үргэлжилж байна. Тэгэхээр эргүүлээд сөхөх юм бол Булган аймаг 9 төрөө, улсынхан баяр наадамд 9 төрөө байна үндэсний бөхөөрөө. 1931 онд Бэхочир арслан 1 төрөө. Дархан авраг Төвдөнд оржийн хувьд болохоор 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онуудад буюу 7 төрөө. Даян авраг Цэрэнгийн хувьд 1961 онд 1 төрөө. За 5 үзүүр нөх юм бол 1944, 1951 онуудад Даяхан авраг Төвдөнд орж 2 удаа үзүүрлсэн. За улсын зам Бадан болохоор 1955 онд үзүүрлсэн. Даян авраг Цэрэн 1971 онд үзүүрлсэн. Улсын гарь Дорж самбуу 2007 онд үзүүрлсэн гэдэг амжилттайгаар Булган аймаг маань одоогийн байдлаар те наадмын үзүү төрөний бөхөөрөө амжилтын хувьд ийм байна. За ингэсэн байж байгаа нааш. Уг нь 4096 бүх барилдах байсан юм байна. За 12 даваатай байхаар төлөвлөж. Тэгсэн чинь 6000 хүн бүртгүүлсэн гэнэ. 6000 бүх бүртгүүлсэн. Тийм. Тэгэхээр нь 13 даваатай болгоод тэгээ 6000-аар нь явсан юм. Би ч шууд нийлбэрээр 100000-аар аваад байж байна. За тэгвэл 6002 бүх барилдсан. Одоо энэ чинь 256 бүх улсын наадмаар барилдана гэхээр хамгийн бага бүх барилдсан гэж энэ наадмыг хэлдэг юм байна. Тийм байна. За үргэлжлүүлээд дараагийн аймаг маань бол улсынхан баяр наадмын үндэсний бүхийн төрөлд 15 үзүүр 9 төрөг одоо авсан Өвөрхангай аймаг бичигдсэн байна. За 9 удаа үзүүлсэн амжилтаараа бол Булган аймагтаа зэрэгсдэгч гэсэндээ үзүүрлсэн тоогоор хав илүү харагдаж байгаа учраас би ардталт нь ярьчлаа шүү. За 9 төрөүний 4 нь Цэрэн Тогтох аваргын төрөв. Өвөрхангай аймгаас 1928 онд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяад Мэтэн буюу улсын арслан аюур Мэтэн аюур гэдэг чинь тий. Аюур 10 давж анх удаа төрүүлсэн байдаг. За ингээд Өвөрхангай аймгийн төрөв бичигдэж эхэлж байгаа. Харин тэр наадмаас хойш хагас 100 жилийн дараагаас буюу яг 50 жилийн дараагаас дараагийн төрөв нь орж ирж байгаа. Алдарт Мэтэн хэмээх энэ аюур арслангийн хувьд болохоор хуучнаа Сайнаяхан аймгийн Элдэн вангийн хошуу буюу одоогоор Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт 1900 онд мэндэлсэн. За тэрээр одоо багаасаа бие бэлтэр чирэг үе тэнгийнхэнтэйгээ ноцолдоход ямагт давдаг байсан тухай яриа байдаг. 1927 онд 27 настайдаа улсын баяр наадамда 10-ын даваанд Жаминд унаж үзүүрлсэн. 1928 онд 9-ийн даваанд Гаран базрыг 10-ын даваанд Шагж арслан хаяж 28 таадаа төрүүлэн улсын арслан золгурдсан. Түүнээс хойш улсын баяр наадамд тогтмол сайн барилдсан. 1934 онд 7 давсан, 1935 онд 6 давсан, 37 онд мөн 6 давсан, 1940 онд 40 настайдаа бас 6 давж шүвгийн 8-д тус үлдчихсэн байгаа. За аюур арслангийн нэг онцлог гэх юм бол бие бэлтрийн хувьд гайхамшигтай тэгш хөгжил бүхий тийм одоо бүх байсан гэдгийг нь маш олон хүмүүс дуусч ярьдаг. Өвөрхангай аймгийн харьяат улсын арслан Дэрэнбор хэмээх самдан жигмэд түүний талаар өгүүлэхтэй. За би бүх болохоор хүсч мөрөөдөж байсан эд залуу байх үедээ аюур арслан дагаж наадамд барилдахад нь хувцс дээлийг нь барьж явдаг байлаа. Аюургайн биеийн хөгжил гоц, үнэхээр гоц байсан. Хоёр мөрөн овгор учир ардлаас нь харахад 3 толгойтой юм шиг л харагддагсан гэж өгүүлсэн байна. За бие галбирын хувьд бол үнэхээр бүр юм бие галбиртай гэдэг. Мөн Хөвсгөл аймгийн Босоо Шагдар, Өвөрхангай аймгийн аюур нар шиг тийм сайхан биетэй тэнхээтэй тийм бөхчүүд ховор байсан бөгөөд жинхэнэ бүх ёстой л нэг ийм байдаг баймаар бахтаа л гэж юм бахадмаар тийм байсан. Тэд зодог шудаг өмсөд бүхийн дэвжээнд дэвэн гарч Монгол бүхийн бүх төрлийн барилдааныг харуулдаг байлаа гэж улсын начин өндөр настан чойж амцгаа бас бахархан дулсан тэмдэглэсэн байдгийг нь бас хөргөж байна. За цаашаа маш олон зүйлүүдийг ярих учраас хоёулаа хамтран ажиллах гэсэн ярьчих тийх үү. За тэгээд яриа. За Forward Motors өнөөдрийн дугаарыг мэдтгэж байгаа. За зөвхөн өнөөдрийн биш манай Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийг бүтэн жилээр нь мэдтгэж байгаа юм байгууллага байна. Тэгэхээр ингээд хараад хахаар бүр нэг цаанаа л нэг хариуцлага бодогдоод идэх байхгүй харагдаад идэх байхгүй юм чинээс. За Монгол бүхийгээ ингээд олон нийтэд түүхэх гэж байгаа бол бид нэр энэ дэр чи хамтарч орё. Гэхдээ бүтэн жилээр нь орно шүү гэх мэдчихлэн тий. Эднийг бүр цаанаа л нэг тийм яг хариуцлагатай компани байдаг. За энийг үнийгэж нотлох гэсэн шиг Япон улсын 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон гэдэг бол үнэхээр одоо онцлох тийм одоо юу үзүүлэлтэй. За тэгээд 99 оноос хойш бараг 28 дахь жилдээ хэрэглэгчдийн найдвартай түнш болон ажиллаж байгаа. Японы 8 корпорацтай түнш болсон гэхээр тэдний ашигладаг сэлбэг техникүүд бүгдээрээ Японы оригинал чанартай сэлбгүүдээ гэж ойлгож байна. За хулих юм аваад хийчдэг, тэр нь холын замд эвдэрчдэг. Тэрнээс болоод хүний амьнаас ч огрохчтой
аюултай шүү дээ тий. За тэгвэл яг тэр үйлдвэрийнх нь ямар машинаас хэлбэрэ гэж бас уриалмаар байгаа юм. Машина засвар үйлчлэгэнд оруулах гэж байгаа бол форвардыг зориорой. Тэдний засварын төв нь ТЭЦ3-ын яг хойдолтод байрладаг юм байна. Холбогдох дугаар нь 75 75. За баярлалаа. За баярлалаа. Ford Motors хамт олондоо амжилт хүсье. За тэгэхээр Өвөрхангай аймгийн одоо энэ юу гэдгийг наадмын үзүүлэлтийг те одоо Мэтэн хэмээх алдарт аюур арслан бол одоо ингэж бичиж эхлүүлсэн байх нь байна. За тэгэхээр энэ агуу арслангийн түрүү хүртснээс яг 50 жилийн дараа нөгөө хагас зунжилж байна байхгүй. Яг 50 жилийн дараа буюу 1928 онд Өвөрхангай аймаг төрүүлээд 1978 оны наадам дээр уран барилтаанд дархан аврах цэрэн тогтох наадмын төрөв хүртэж наадамчин олныг цэнгүүлсэн юм аа. Тэгэхээр хоёр мөнхийн 90 үе үүгээр дуусч байна гэдгээ зарлаж те өөрийн 90 үе ирснийг уран мэх барилдаанаараа амжилтаараа бас баталж харуулсан. Цэрэн тогтох аврах 1978 оны ардын өвсгөлийн 57 жилийн баяр наадамд улсын заан цолтой барилдсан заяа. За барилдаа нь шүү дээ те амар. 7-гийн даваа гэхэд л 7-гийн даваанд таарсан хүн нь дархан авраг дарийн дамдан. 7-гийн даваанд түүнийг давсан байна. 8-ийн даваанд дархан авраг хорлоогийн баян мөнгө. Түүнийг давсан байна. 9-ийн даваанд дархан авраг жигждийн мөх бат. Түүнийг даван төрүүлж Монгол улсын арслан цол хүртсэн. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ? 7, 8, 9 дараалаад 3 дархан аврагыг давж арслан цолонд ирж байгаа гэхээр чи үнэхээр өөрийн маань цаг эхэлж байгаа шүү гэдгийг зарлаж гарч ирсэн. Ийм домогт хүчтэй. Тэгэхээр оройн дээд 3 дархан аврагыг цувруулан хаяж төрүүлнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Үүнээс хойш 1980, 1983, 1984 онуудад дараалж нийтдээ 4 удаа төрүүлсэн. Тэгэхээр тамирчин хүнд бэртэл гэмтэл гэдэг хамгийн том дайсан байдаг. Энэ явдал цэрэн тогтох аврагыг тойроогүй. Бэртэж гэмтээгүй байсан бол юун 4 төрөө те түнээс ч их байсныг хэн ч үгүйсэхгүй. Нийлээд хэдэн төрөө нэмэгдэх байсан баг. Авраг маань 4 төрөөс гадна төрийн наадамдаа 5 удаа үзүүлсэн байдаг. 1981, 1986, 1987, 1988, 1990 онуудад одоо бас 5 удаа үзүүлсэн. Тэгэхээр ч одоо 80 он төрүүллээ, үзүүллээ, 83 онд төрүүллээ, 86 онд үзүүллээ, 84 онд төрүүлээд, 86 онд үзүүлээд, 87 онд үзүүлээд, 88 онд үзүүлээд, 90 онд үзүүлж гин гэсэн үг байхгүй. Тэгэл араас нь Батэрдэн авар залгаж гарч ирж байгаа л та тий. Тэгээд нөгөө бит хоёр чин аль дуугаа дээр үлээ нөгөө Батэрдэн аваргын тухай бас нэвтрүүлэг дээр ярьж байхад тий. Заан болол гараад ирдэг те. Тэгэхэд цэрэн тогтох авраг авдаг гэдэг шүү дээ. Аваал савдаг. Дараа жил нь дахиад заанаа батлаа гараад ирэхэд дахиад цэрэн тогтох аваал дахиад савдаг. 3 дахь удаага дахиад гараад ирэхэд авах чахт нь хорлоогийн баян мөнгө авраг 3 дахь нь орж аваад тэгээд гаргаад тэгээ өзүү төрөндөө цэрэн тогтох аврагтаа таараад тэгээд Батэрдэн авраг чинь цэрэн тогтох аврагыг давдаг байхгүй. Ер нь бол ингэж гоё юм өөрсдийн цагуудыг зарлаж гарч ирдэг энэ хүчтнүүд маа те. За тэгэхээр түүний талаар Монгол улсын гард Понцгийн Сүхбат хэлэхдээ үндэсний бүхчүүдээс хамгийн агууг нь нэрлэе гэх юм бол би цэрэн тогтох аврагыг нэрлэнэ гэсэн. Яагаад тэгэхээр тэр агуу бүхчүүдийн дархан мэхний хариуг зөвхөн цэрэн тогтох авраг л боловсруулж чадсан байхгүй тий. Бүхчүүд биднээс өөр хинж тэгж сэтгэж чадаагүй шүү дээ гэж тэр хүн хэлсэн. Тэгэхээр яа харахгүй цэрэн тогтох аврагын хувьд бол одоо ур ухаан, хэр ухаантай вэ гэдэг, хэр уран барилддаг вэ гэдгийг одоо Понцгийн Сүхбат гардын хувьд бол хэлчихэж байгаа нь одоо энэ багхгүй. Түүний хүргэн улсын гард Аргачаа гэдгийг манай монголчууд бүгдээрээ мэднэ. Тэгвэл Аргачаа гардын хүү алдарт аваргын зээх хүү Сомогийн дивжинд бас Монгол улсынхаа нэрийг мандуулж яваа. Одоо цагт ч гэсэн. 1984 онд дөрөвт төрөөгөө хүртсэн бол 1985 онд Өвөрхангай аймгийн Харьяад Ганбаатар улсын наадамд мөн л аваргуудыг сөхрүүлснээр одоо Өвөрхангай аймгийн 6 дахь төрөөг бас хүртсэн байдаг. Тэрээр 7-гийн даваанд дархан авраг жигждийн мөнх хотыг, 8-ийн даваанд дархан авраг хорлоогийн баян мөнхийг, 9-ийн даваанд Монгол улсын авраг Хадбаатарыг даван төрүүлж Монгол улсын арслан цолыг хүртсэн. Тэгэхээр бас энэ Өвөрхангайгаас гарч ирээд ингэж төрүүлж байгаа хүмүүс маань тэр сүүлийн даваанууд нь үнэхээр бас тийм дархан аврагуудыг давж гарч ирдэг юм байна те. Үнэхээр томчуудыг хайж төрүүлсэн гэдэг. За Ганбаатар арслан өдгөө нутгийнхаа бөхчүүдийг дасгалжуулан залуу хойч үе бас бэлдэж суугаа. Тэгэхээр Ганбаатар арслангаас хоошо 21 жилийн дараа 2006 оны наадамд хүчит 1024 бүх барилдахад түүнээс одоо улсын заан байж байгаа гэдэг л гард үлээ те байж байгаад төрүүлэн гутал нь арслан гэдэг цолыг өгсөн чинь стадион даяараа авраг гэж нэгсээр Монгол улсын авраг цолонд хүрсэн Сумын базар 10 даван төрүүлж одоо Монгол улсын авраг болсон. За энэ нь бол Өвөрхангай аймгийн 7 дахь төрөв орж ирж байгаа. Сумын базар авраг энэ төрөг одоо хүртэх нь
Батэр одоо хүртэх гэж те Бат Эрдэнэ аврахтаа 2 удаа үзүүр төрөндөр үлдээд Өсөх баяр аврахтаа 2 удаа үзүүр төрөнд үлдсэний эцэст те ингээд баг 4 удаа үзүүрсний эцэст анх удаага төрүүлж байгаа нь энэ. Ямар их үнцнэр олцсон гэдэг нь ойлгомжтой. За үүнээс 2 жилийн дараа 2008 онд Өвөрхангай аймгийн Харьяат улсын зан ган хоёыг төрүүлж Өвөрхангай бөхчүүдийг бас төрөг нэгээр нэмсэн. Тэд одоо улсын наадмын одоо 8 төрөг хүртээд байгаа нь. Яг энэ одоо 2008 он хүртэл 8 төрөг хүртээд байгаа нь энэ. Тэгэхээр ган хоёг Арслангийн хувьд болохоор онцгой одоо авьяастай, онцгой мэдрэмжтэй бүх байсан талаар нь хүмүүс хэлдэг л дээ. Тэгэхээр энэ хүний талаар дахиад жоохон дэлгэрүүлээд би яриад байгаа юм. Онцгой авьяастай, онцгой мэдрэмжтэй гэж байгаа нь одоо цаашд гарах үгээр батлагдах юм. Спортын маш олон төрлөөр хичээлж исэн. Тэгээд зүгээр хичээллээгүй. Тухайн төрлөөрөө хичээлсэн төрөл болгондоо томоохон амжилтуудыг үзүүлсэн. Түн шиг бүх байхгүй. За дурдах юм бол чөлөө төхөөр хичээлсэн. Тэрээр Азийн авраг шалралт тэмцээний хүрэл медальтай. За Монгол говь олон улсын тэмцээний авраг, улсын авраг, оюутны дэлхийн аврагын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер чөлөө төхөөр. За дэмэд сонгомол бүх. Сонгомол бөхөр болохоор Зүүн Азийн наадмын мөнгөн медалийг хүртсэн. За араас нь жудо. Дэлхийн авраг шалралт тэмцээний 7 дугаар байрны шагналтай 2009 онд. Самб бөхөр хичээлсэн дэлхийн авраг шалралт тэмцээний хүрэл медальтай. Сонирхчдын сумо дэлхийн авраг шалралт тэмцээний хүрэл медальтай 2006 онд үнэмлэхүйжин за Осака Японд болсон тий Японы Осакад болсон энэ тэмцээн дээр одоо дэлхийн авраг шалралт тэмцээний хүрэл медалийг бас хүртсэн сонирхчдын сумоогоор. За кураш бүхийн дэлхийн авраг. Сагсан бөмбөгөөр Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн генералууд багт төвийн тоглогчийн байдал тоглодог байсан. Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн генералууд баг гэж штэ. Сагсан бөмбөгөөр. Дээрээс нь регби бид мэдэн штэ тэгээ. Регбигэр Монгол улсын шгшээ багийн тамирчин. Ийм л онцгой одоо бүр авьяастай сонгож хичээлсэн спортын төрөл бүрийнхэн маш том амжилтуудыг авсан бас эвдсэн ийм хүн байгаа байхгүй юу? Ийм хүчтэй арслан байгаа юм. За харамсалтай нь яг өнгөрсөн жил буюу 2025 он тэрээр өөд болсон байдаг. Тэгэхээр 1976 онд төрсэн харьцангуй залуу хүн гэхэд 2025 онд өнгөрчлөө буюу 50 нас хүрлгүй одоо баг өнгөрсөн. Үнэхээр харамсалтай. Тэгэхээр одоо яг энэ зүйлдөр бол манай Монголын ард түмэн бүгд үнэхээр харамсалтай зүйл боллоо гэж бас дотроо эмзэгэлдэг ийм юм байгаамаа. За ингээд Өвөрхангай аймагч одоо 8 төрөөтэй болцсон байсан шүү дээ тий. За 9 дэх төрөний талаар ярив. 2023 оны улсын баяр наадам үзүүр төрөнд Архангай аймгийн Харьяат улсын гарт бадарч тий Өвөрхангай аймгийн Харьяат Бэм ботхоноор үлдсэн. За тэгээд бадарч гарт төрүүлсэн байдаг. Харин наадмын төрөө бүхийн шинжилгээний соцсноос допинг илэрсэн учраас за Бэм ботхоныг төрүүлсэн тооцож Монгол улсын арслан цолыг олгосон. Ингэж Өвөрхангай аймаг төрүүгээ нэгээр нэмж 9 төрөөтэй болж байгаамаа. За түүний нэг юм нэгтгсэн хөлбраар эргүүлэх хүргэхэд 9 төрөө нэх юм бол Мэтэн хэмээх алдарт аюур арслан 1928 онд төрүүлж Өвөрхангай аймгийн одоо наадмын төрөөг бичиж эхэлсэн байгаа. Түүний араас Дархан авраг Цэрэн тогтох 1978, 1980, 1983, 1984 онд буюу ингээд нийтдээ 4 удаа төрөө хүртэж Өвөрхангай аймгийнхаа үзүүр төрөөний одоо төрөө гэсэн амжилтнаар нэмсэн. Үүний араас улсын арслан Ганбаатар 1985 онд төрүүлсэн. Улсын авраг Сумын Азар 2006 онд төрүүлсэн. Улсын арслан Ган хоёг 2008 онд төрүүлсэн. Тэгээд улсын арслан Бэм ботхон 2023 онд төрүүлж байгаа. Ингээд 9 төрөө. За 15 төрөө гэх юм бол 1927 он, 1938 он, 1947, 1948, 1956, 81, 86, 87, 88, 90, 98, 99, 2003, 2005, 2009 онуудад нийтдээ 15 үзүүрийг Өвөрхангай аймаг хүртсэн. Ингэхдээ Мэтэн аюур арслан, улсын арслан Банд, улсын арслан Цоодл, улсын арслан Дэрэнбор хэмээх Самдан жигмэд, Дархан авраг Цэрэн тогтох, улсын авраг Сумын Азар, улсын арслан Ган хоёг нар энэ 15 төрөг Өвөрхангай аймгийнхаа нэрээр бичүүлж чадсан юм аа. Үзүүр те. Үзүүрийг те Өвөрхангай аймгийнхаа нэрээр бас бичүүлж чадсан байгаамаа. Огцом дэвшилж шүү. Огцом дэвшнэ. Одоо тэгээд цаашаага хоёлоо дахиад бүрэл ингээл улам стах хэсгүүд нэмэгдээл явна гэсэн үг байхгүй. За тэгвэл дараагийн дугаар дээрс та сайхан сонсъё та. За баярлалаа нуш. За баярлалаа. За Forward Motors болон Good Day Soju өнөөдрийн дугаарыг ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 столын од өндөр радиогоор хүртлээ. За ганушаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансуга 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.